Хей, сайн уу манайхан. За тэгээд партнер дээр маань Жоулийг гэрэл цохнууд зэрлэгээр зодон хөнөөсний дараа Жоулийн цогцыг хотод авчиж байгаараа төгссөн шүү дээ, тийм. Харин парт хоёр дээр маань зомбигийн дайралтанд өртсөн хотынхан маань иргэдийнхээ талыг алдаж маш хүнд байдалд орсон байлаа. Элигийн хувьд Жоулийг алдсандаа шоконд орж ухаалцсан байсан ч удалгүй хотын эмнэлэгт сэрэх ба дөнгөж зэрэнгүүтэл Жоулийг алдсандаа итгэж өгөхгүй цөрхрөн уйлж орил шашгичж эхлэх ба Томми түүнийг тавьшруулах гэж чадхаараа л хичээж байгаа харагдана. Удалгүй ээлийн эмнэлгээс гарсан ч төрсөн аав шиг хүний алдсан хүн чинь ямар л олиг байх вэ? Томми түүнийг сэтгэл зүйчтэй уулзуулсан ч өнөөгч нь сэтгэл доторхоо уудалж өгдөггүй шүү. Хотын иргэд маань хотынхоо хан байшин барилга гэдэл эвдэц зүйдсэн бүх зүйлсээ дахин шинээр усгаж ихсэн ба хотын анны хажууд зомбигийн дарилтаар нас барсан ойр дотныхондоо зориулж цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн байх ба Жоулийн байшингийн гадааж модел Жоул зориулсан захидал цэцгээс хөглөрж байлаа. Жоулийн байшин руу яваа ортол бүх зүйл яг л хэвэндээ Жоул жижиг өрөөнөөсөө гитараа бариад гараад ирэх юм шиг санагдаад байсан ч тэр одоо нэгэнд байхгүй болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Хэдий төрсөн биш ч аавынх нь оронд аав болж явсан хүндээ муухай аш гарган тухтаа суугаад ярилцаж чадаагүйдээ Элли өөрийгөө зөвхөн асгартлаа уйлнаа хөрхий. Энэд гаднаас Дина орж ирэх ба бас хөөрхөн бичээн барьсан л орж ирж байна. Жоулийг алуулах үед Дина тэнд байсан учраас гэмт этгээдүүдийн юу ярьж байсан, ямархуу нөхдөд байсан гэд чухал мэдээллүүдийг тэр мэдж байлаа. Тэд өөрсдийгөө гэрэл цохнууд гэж байсан гэж Динаг хэлэх үед Элли тэд яагаад Жоулийг алах болсныг ерөн л гадарлаад явчих шиг боллоо. Элли ганцаараа тэдний араас яваад амжилт олохгүй. Тэрний оронд хотын залуусаас авч явцгаая. Бүгдээрээ уралдаад хотын зөвлөлийнхнөөр дэмжүүлж чадвал зэвсэг мөр гээл бүх хэрэгцээтэй зүйлсээ аваад явна штэ. Гэж ятгахад Элли ч Динагийн үгэнд орохоор болдог. Тэр дөрөв Томмид очиж уулзаад төлөвлөгөөгөө хэлэн хотын урал дээр дэмжээд өгөөч гэхэд Том энэ хоёрын төлөвлөгөөг дэмжээ. Гэхдээ бусад зөвлөлийн гишүүд дэмжихгүй байж магадгүй шүү. Гэж сануулах ба хотын зүүн зүгт 10 км-ийн цаана Жоулийг оршуулсан гэдгийг хэлдэг. Элли Джесситэй уулзаж Жоулийн өшөөг авах гэж байгаа талаараа хэлж хотын урал дээр өөрийг нь дэмжихийг хүсгэд тэг яал гэж байна. Гэхдээ өгшөн нэг их найдад хэрэггүй шүү. Зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь хөгшчүүд байдаг болохоор олон юм яриад байж магад гэж сануулсан хэлдэг. За ингээд маргааш нь хотын урал болж Жоулийн хүнээс нөхдүүдийг олж шийдэх үү яах вэ гэдэг дээр санал асуулга хурааж эхэлнэ. Бидний дийлэнх нь ойр дотны хүмүүсээ алдсан. Би ч бас Жоулийн үхэлд маш их харамсаж байна. Гэлээгээд Жоулийн өшөөг авахаар хамаг залуусаа явуулчихвал бид нар өөрсдөө яах юм? Биднийг хэн хамгаалах юм? Гэх зэрэгээр хотынхон үзэл бодлоо илэрхийлэх ба хотын зөвлөлийнхэн Эллигийн саналыг харамсалтай дэмжсэнгүй. Гэлээгээд Элли бууж өгнө гэж байхгүй штэ. Гэрлүг очмогцоо өөртөө байгаа хамгал буу хутга шөвөг гээд өшөө авахтаа ашиглах зэвсгүүдэд бэлдээ өгч итэл хаалга нүдэд шүү. Гэтэл Дина авна. Орж ирснэ. Чи Жоулийн араас авах гэж байгаа юм байна тийм үү? Чи ер нь буунаас өөрийн бэлдээг юм уу? Жишээ нь шархтуул яах вэ? Ядаж ганц лент чултгоо авал да. Элли, чи ийм байдалтай ганцаараа тэдний араас явна гэж байхгүй мэн. Хоёулаа хамт явъя заа юу. Гэснээ нэг том газрын зураг гаргаж ирээд тэр нөхдүүд энэ байршил дээр байж магад. Ийш явахын тулд энэ замаар ингэж явах ёстой. Энэ зэрэгэд Дина ч ёстой овоо газар зүйн мэдлэгтэй золиг байна. Тэгснээ нийт тэдэн өдөр явна гэж тооцоолоод ийм зүйлсээ бэлдээд аваа явчих. Гэх зэрэгээр авч явах юмны жигсаалтаач хүртэл дорн гаргалаа. Одоо ганц л асуудал байна. Чиний гутал. Элли, би чиний стилийг хүндэлж байна л да. Гэхдээ миний өгшин шагаан гарсан конверстэй хаваасан Сиэтл руу очиж хүмүүстэй алдсан гэж байхгүй штэ. Гутлаас л гэж нэг сайн загнаад гутлын солиулдаг. За ингээд мань хоёр талд хэрэгтэй зүйлсүүдээ бүгдийг цуглуулж багилжаад Семерк хотоос гарах гэж явж байтал партнер дээр гардаг цагаан толгойд гараад ирлээ шүү. Тэгснэ манай охин дурантай бөө өгөөд энэ чиний буунаас хамаагүй сайн тусгалтай чамд хэрэг болно гэж хэлэх ба Жоул үнэхээр эр хүн шиг сайн залуу байсан юм шүү. Чи Жоулийн өшөөг авъя гэсэн санал гаргасан чинь зөв. Би чамайг дэмжиж байгаа. Даанч хөлөө юм болгоцсон болохоор хамт явъя гэсэн чи чадахгүй нэ. Гэж амжилт хүсэх ба партнер дээр хоорондоо муудалцаж байсан ч бас л эр хүн шиг зантай гоё ахгүй байна уу. За ингээд манай хоёр чимээгүйхэн мориндоо мордон явж ядах ба Томигийн зааж өгсөн оршуулгын газарт ирлээ. Жоулийн оршуулгын хажууд чимээгүйхэн хэсэг суух ба Жоулийн ухтартай байсан кофеных нь үрийг аваад ирж таныг алсан хүмүүсийг би бүгдийг алах болно. Химээ андгаа тангараг өргөөд мориндоо мордон манай хоёр охин маань Сиэтл хотыг зорин явж эхэлнэ. Хэдэн мянган километр зам учир байгалийн сайхныг мэдрэн хоорондоо 9 шидийн зүйлс ярьсан шигээ зам хорон явсаар л байлаа. За ингээд ой модон дондор явж байтал зам дээр нэг хүн өгсөн цогцоо байхыг хараад Элли очиж шалгаа үзтэл нуруунд дээр нь нэг сонь тэмдэг тавьсан байх ба. Хэд хэдэн өөр бууны сум байхыг хараад Федрагийнхан биш байна гэдгийг мэдэх бөгөөд өөр бүлэг хүмүүс ойрхон байж магадгүй. Гэргээ артал Дина бөөлжөд эхэлтийн. Хүй, чи чинь яава? Гэ асуудал өвс рүү заагаад байна. Явж очиж артал хэдэн 10 хүмүүсийг буудан хөнөөж өргсөн байх ба. Хүүхдүүдийг ч бас асныг харахад маш зэрлэг нөхдүүд бололтой шүү.
За ингээд нэлээд хэд хоног явсаар Сиэтл хотын захад дээрээ харахад хэдий одоо хүн амьдардгүй хаягдсан хот болсон ч ягаад ч юм үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Эбигийн бүлгийнхэн энэ хотод байна уугүй юу? Шалгачаад хэрвээ байхгүй байвал дараагийн хот руугаа явцгаая гэж тохирон хөдлөнө. Харин энэ үед нэг залуу өндөр барилгын дээврээс хотыг ажиглан дурандах ба станцаараа явж болно гэсэн дохиог өгөхөд тэдний хүмүүс хуйглагдсан автомашин танк зэрэгтэй явж байх ба энэ нөхдүүд бол Федра биш ээ. Эднэр бол Вашингтоны чөлөөлөх харин буюу өөрсдийгөө чоннууд гэж нэрлэдэг зэрлэг нөхдүүд. Сиэтлд мөгөзрийн алдар гарсны дараа Федрагийнхан хотыг бүсэлж хяналтаа тогтоосон ч удалгүй чоннууд гээд энэ бүлгийнхэн гарч ирэн Федрагийнхантай тэмцэлдэж ихсэн бөгөөд Федрагийн цэрэг Айсак гэж энэ нөхөр чоннуудтай хувилдан өөрсдийнхнөөсөө урвж Федрагийнхантай алдсаар байгаад ялж чадсан бөгөөд Сиэтл хот одоо чоннуудын мэдэлд байдаг болжээ. Магадгүй Сиэтлын ойр орчмын ойд нүүрэндээ сорвитойхон гээд бас нэг бүлгэн бий. Эдгээр ердөөсөө л шашинд итгэж мөгөзрийн алдар бол бурхнаас биднийг шийтгэж буй шийтгэл гэж үздэг учраас орчин үеийн төхөөрөмж гар утас станц бүр бууртал ашигладаггүй. Зөвхөн нумсам хутга сэлэм ашигладаг. Бараг дундад зууны шахуу хүмүүс юм байна. Энэ үед Эли Дина хоёр маань тэр авд байх хуучны эмийн сан руу орж хэрэгтэй зүйл хайсан боловч хуугийн намаад явцсан байна уу. Гэхдээ жирэмсийн тест байгааг хараад Дина цүнхлээл авлаа. За ингээ манай хоёр мориндоо мордон хотын төв рүү явах ба олон жилийн өмнө хүмүүс божигнж байсан газар одоо ногоо өгсөн түчигдэн чимээ аниргүй намгүм болсон байлаа. Энэ баахан цогц яран автах ба ойртой тартал зомбинуудад хазуулсан биш. Хүмүүст буудуулан өгсөн цогцснууд байв. Мөгөзрийн алдар анх дэгдэж хамгийн их халдвар тархаж байсан хотуудын нэг бол Сиэтл гэж хотын өгчүүд ярьж байсныг Дина санан энэ талаар Элитэй ярилцаад явж байлаа. Манай хоёр угаасаа халдвартай ертөнцид өстөрсөн учраас энэ хот ямархуу байсан бол доо хэмээн хоорондоо ярилцаж байтал Дина хотын төвийн цаана маш том антен өрсөн цэргүүдийн байгууламж байгааг анзаарах ба антен дээрээ чоннууд хэмээх логогоо бичсэн байлаа. Эбигийн хүмүүс тэнд байх магадaltaй учраас тийш явахаар болсон ч манай хоёрын хотыг сайн мэдгүй учраас шөнө хүртэл хүлээж байгаад харанхууд явахаар шийддэг. За ингээд өрөө өртөл толгоо орогдохоор нэг газар руу яваа ортол хуучин хөгжмийн дэлгүүр байж таарна. Эли маань хоёр давхраас хайрцаг савтайгаа байгаа цоошин банзан гитар олж хараад бүр бөөн баяр. Анх жовлоор гитар дөнгөж залхуулж байсан үед урсан жовлийн тоглох дуртай дууг тоглох үед Дина ч түүний хөгжимд уйран сууж байгаа л харагдана. Харин нөгөө талд чоннуудын удирдагч Айсак зоригтуудын нэг гишүүнийг барьсан байцааж танаахан хаагуур хамгаалалттай барьсан. Хаагуур нь орвол болох уу? Гэх зэргээр асууж шалгааж бүр час халуун усаар түлсэн ч нөгөөх нь амнаасаа аач гисэнгүй. Тэгэхээр н хөнөөж өрхөх ба Айсак зоригтууд руу гинтийн тарилт хийж бүгдийг нь устгах төлөвлөгөөтэй байгаа гинэ. Занги өрөөлж манай хоёр маань явсаар антентэй барилгын урд ирдэг. Гэхдээ гайхалтай нь барилгын урд ямар ч хамгаалагч байгаагүй нь манай хоёрын гайхшлыг төрүүлээл аялаа. Урд талгаар орвол эрсдэлтэй учраас хоёр давхрын хагархаа цонхоор барилга руу дөнгөж ортол чоннуудын нэгийг баах нумсамаар хөнөө алсан байхыг харлаа. Түүний цамцан дээр байх чоннуудын эмблемийг харсан Дина жовлиг хөнөөсөн нөхдүүдийн цүхэн дээр яг ийм лого байхыг би харсан. Тэд нэр эдний гишүүд юм байна гэж хэлэх үед Элигийн зөв улам хурж хурдан олж алахын түүс болж байв. За ингэж явсаар нэг зал руу яваа ортол баахан чоннуудын цэргүүдийг дүүжлээд гизийн нүлээд зэрлэгээр алж өргсөн байх ба үнийг харсан Дина ч бөөлжөөл явчихна. Гэтэл хажуугийн ан дээр бурхны хайрыг мэдэр гэд бичсэн байгааг харахад сорвтууд лимзүүл хийсэн нь ойлгомжтой байв. Гэтэл удалгүй зал руу баахан бууз өвсөг барьсан чоннууд орж ирэх ба манай хоёр цандран нуугдаал амжина. Өөрсдийнх нь цэргүүдийг дүүжлээ алсан байхыг хараад энэ хэд бүр бөөн уурулж мунавчнуудыг бүгдийг нь олж ална. Холдоог л байгаа да. Салж хайцгаая. Гэд хайн эхлэх үед Эли Динаар ороод чимээгүйхэн зүхт гисэн дохиог өгөх ба өөрөө ч хажуугийн өрөөлөө сэмэрхэ ороод цонхыг нэг гисэн ч таг гацжээ. Гэтэл Элигийн байгаа өрөөлөө нэг зэрэг орж ирэх үед манай хүн хаалганы хажууд нуугдлаа. Гэхдээ энэ зэрэг эргээд харахад юм бол шууд баригдах учраа мань нөхрийг эргэж харахаас өмнө барьж аваад хоолойг нь боох гэж байх үеэр чимээ сонссон өөр нэг зэрэг гараад ирсэн ч Дина түүнийг буудаа орхидог. За ингээд Дина цонхыг буудаан халаад манай хоёр арай хийж амжин барилгаас гарч хар урдараа зүхтааж ихсэн ч гарах харцгүй битүү хашаа биш үү. Яж хахад нөгөө чараас нь хизээ мэдгүй гүцээд ирэх тул хажууханд нь байсан барилга руу орох жижигхэн нөхөр мөлөн дотог шордог. Манай хоёр нэлээ явсаар удалгүй хаягдсан метроны буудлын руу гарч ирэх ба ямар ч чимээ байхгүй байсан учраас аюулгүй байна гэж бодоод амсихгээ байжэтэл чоннууд манай хоёрыг хаан аюулгүй гэрэл цацруулсаар гараал ирж байна. Гэхдээ аюулгүй гэрлээс асч буй дөлний хажууд мөгөнцийн үндэс байсныг даанч мэдсэнгүй дээ. За ингээд зомбинууд сүргэлийн ирж буй чимээ дугарж эхлэхэд цэргүүд байтугай манай хоёр ч жирхэл явчихна. Ирж буй чимээгийн сонсоход л хэдэн зуугаараа гүйлдэ ирж байгаа нь ойлгомжтой байв. Цэргүүд зугтаач амжилгүй сөрөг зомбинуудад бариулан идүүлж эхлэх үеэр манай хоёр амиа удаад хаягдсан галтрагны дотогшоо орон зугтах гэж оролдсон ч бүр битүү өгсөн үний цогц яс эн тэндгүй хөглөрөөстэй. Цэргүүдийг өнөөсөн зомбинууд манай хоёрын чимээнээр дайрж эхлэх ба
Вагоны цонхыг хаглаад эхнээсээ орж ирлээ. Алхахын налаад түлхийн түлхээд цаашаа явах гэсэн ч хаалга нь гацчихж. Нөгөөдөл чинь бөөнөөрөө орж ирэх үед таазан дээр байгаа хавхлагыг нээн гарахаар шийдлээ. За ингээд манай хоёр арай гэж хавхлагаар гарan зүхтааж эхлэхэд зомбинууд ардаас нь хамаг ирчээрээ хөөж эхэлдэг ба. Ашгүй нэг торон хашаа тарахаар нь үсэрч гараал гүлээ. За ингээд манай хоёр метроны дэшээ гүн гарах гэсэн ч төмөр алт нь гацчаад эргэж өгдөггүй. Гэтэл удалгүй доор байсан зомбинууд төмөр хашааг сэтлэн нэгнээрээ гүн гарч ирээд яг Динаг хацдгийн даваан дээр Элли гараараа түүнийг хамгаалan гарандаа хазууж орхисон ч арай гэж хаалтыг хөдөлгөн манай хоёр хар ирчээрээ зүгцаар ойрхон байх барилга руу яваал орлоо. Гэтэл шоконд орсон байсан Дина арай гэж ухаан орбуу яава. Бууга гаргаснаа Элли рүү шагааж ишүү. За ингээд үннээ хэлэхээс өөр аргагүй болсон Элли. Дина, тавьшир. Би дархлаатай гэж хэлэхэд Дина түнд итгэсэнгүй. Бууга чиглүүлэн буудахад бэлэн л байв. Дина, битгий буудаарай. Би яахчгүй гэж хэлээд нэг мэтгэд тас өсөрцөн байдیں۔ Ус тусдаа сэрийн артал Дина бууга чиглүүлсэн хിവэрээ сууж. Харвуу. Би яагаад ч хөл байгаа юмстэй. Миний хазуулсан ширхгийг хардаа. Яагаад ч гавз гэж харуулхад Дина одоо л түүний үгэнд итгэж эхлэх бололтой шүү. Гэтэл Дина, би жирэмсэн гэд ээллигийн шархнаас амар мэдээд болгох юм да. За ингээд манай хоёр маань шокны мэдээтэй оройг өнгөрүүлчээд өглөөс ирэх ба. Дина хотоос гарснасаа хойш юм бол боолжууд байсан учраас эмийн сангаас авсан тестээр шалгаа үзтэл бүгд 2 зураастай гарч ирж л дээ. Гэхдээ Динагийн хүүхдийн аав бол Джесси. Гисэн идэж Элли маань би аав болно гэсэн баярлцсан л явжин сайхангаар. Гэтэл цэргүүдээс авсан станцаар Эбигийн нэрийг дурдд юм да. Чоннууд бөөндөө цугларч сорвтуудын эсрэг байлдаж эхэлж байгаа нь энэ юм байна. Барилгын дэврэлүүгээр артал чоннуудын цугларч байгаа газар билээхэн харагдах ба тэнд Эби байгаа гэсэн үг. Элли ч шүдсэн удахгүй чамайг алнаа харж байгаарай гэж хэлэн энэ газар руу явхаар боллоо. Харин нөгөө талд чоннуудын ахлах хаанараа гэх бүсгүй өөрийн цэргүүдийн ахлагчтай ярилцаж байгаа дүрс харагдах ба. Энэ хэдийн хувьд хотын эмнэлгийн барилгыг сорвтуудаас төрүүлж эзлэхийг зорж байгаа юм гинэ. Яагаад тэгэхээр хотын эмнэлгийг хийн эзэмшин тэдэл эм тарай тоног төхөөрөмжүүдийг хянах учраас Сиэтл хотын төв эмнэлгийг хяналтанд оруулах гэж оролдсон ч тэр хэвд нь зомбигийн сүрэг маш их байдаг тул яаж чадахгүй байсан гинэ. Гэтэл хэд хоногийн өмнө эргүүлийн багийнхан залгаснаа хотын эмнэлгийг шалгаа үзтэл бүр ширхэг зомби алга гэж хэлсэн байна. Тэгэхээр нэмлэгийг дорн эзэлж хяналтанд оруул гэдэг тушаал өгч л дээ. За тэгээд цэргүүд нь 1-6 давхрыг нэг бүрчлэн шалгаж онгорхоо хаалга цонхыг бүгдийг битүүмжилж хяналтанд авсан ч зөөрний давхар руу буусан цэргүүд орсоргүй болсон гин. Гэхдээ удалгүй нэг цэрэг нь станцаар холбогдоод халтуур агаарт тархсан байна гэж хэлээд сургуу болсон гинэ. Үүнийг сонссон хаанараа нилээн гахаж балмагдж байсан ч чоннуудын хувьд хотын эмнэлэг маш чухал байрлал байсан тул зөөрний давхрыг битүүмжилж хаагаад 1-6 давхрыг ашиглая. Шархсан цэргүүдээ тэнд эмчилнэ гэж тушаал өгöd гарлаа. За энэ хүрээд манайхан part 2 маань дуусч байна. Удахгүй part 3-аараа эргэн уулзцгаая guys.